үзэж буй та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу багшдаа? Энэ өдрийн мэнд хүргэе. За боловсролын салбар үүсч өгсөний түүхт 100 жилийн явгаар тантай ярилцж байгаадаа маш их баяртай байна. Таньдаа баярын мэнд хүргэе. За баярлалаа. За би бас энэ бидний ярилцлагыг үзэж байгаа боловсролын салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа сургууль мужиглэгч багш нар, ажилтан ажиллагчдаа орчин цагийн боловсрол Монгол улсад үүсч өгсөний 100 жилийн баярын мэндийг дахин хүргье. За баярлалаа. За юуны өмнө багшаа та өөрийгөө болон гэр бүлийгээ дэлгэрэнгүй танилцуулаач. За миний бие Төндөвийн дулмаа ерөнхий боловсролын намын сургуулийн гадаад талын багшаар 21 дэх жилдээ ажиллаж байна. За би эхээсээ хоёулаа аав ээж маань улсад 40 жил ажиллаж өдрөө гарыныхаа амралтанд сууж байгаа хоёр хөгшин байдаг. За дүү маань хотод ажиллаж амьдардаг байгаа. За өөрийнхөө гэр бүлийг танилцуулбал миний хань намын сургуулийн гадаад талын багш Солонго. За би тэр хамтдаа одоо 20 жилийн сургуульд ажиллаж байна. За хоёр хүүтэй, хоёр хүн маань 4-р анги, 12-р ангид суралцдаг байгаа. За би 2001 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Орос англи хэлний багшийн ангийг төгсөж намын сургуульдаа багшаар ажиллаад идэв. Ингээд 21 дэх жилдээ ажиллаж байна. За хүүхэд наснд хүргэж өгдөг галт хэрэг хэрэг байдаг бол хүн бүхэн сундаа гэж хүмүүс ярьдаг. Таны хүүхэд насны гинэд сайлхан хариун сайхан үе дээр эргэж аялвал та хүүхэд насны дурсамжаа яриач. За баярлалаа. Миний хүүхэд нас бол яг л бусдын жирээний хүүхдүүд яаж хүүхэд насаа өнгөрөөдөг яг тэр жишгээр сургууль цэцэрлэгээр мужиж өнгөрөөсөн байдаг. За 1987 онд би яг энэ 10 жилийн 2-р сургуулийнхаа лавгсар мөгштэй нэг ИВ ангид элсэн суралцаж 1997 онд 10-р ангид төгссөн. За 1992 онд 4-р ангидаа дунд ангид элсэн суралцахад Дашванцаг гэдэг манай түүхийн миний ангийн багш биднийг одоо даавч ажиллаж байсан. За тэгээд би 8-р ангид орох жилийн сургуулийнхаа одоо Орос англи хэл, монгол хэл, орос хэл, математик, хим биологийн гүнзгийрэл сургалттай 8-ийн б ангид талхсар багшийн хамтлагаар суралцаж 10-р ангид төгссөн байдаг. За хүүхэд байхдаа яг л даав ээж минь ажилдаа явбал би дүүгээ хардаг, гэр бүлийнхээ ажил тусалдаг, хичээлээ хийгээл ингээл байж идэг тийм л жирийн нэг хүүхэд байсан да. Хичээл өргөөр гүцэтгээл тийм тэгэл байж исэн. За 8-р ангид орсон жилд орос хэлний хичээлээр гүнзгийрүүлэн одоо сурч байхад тэр жил бол маш онцлогтой жил байсан. За бидэнд орос хэлний хичээл зааж байсан багш нар маань тэр үед нэг багш байгаагүй. Одоо жишээлбэл хилцэн хичээлийн нэг багштэй, одоо орчуулгын хичээлийн нэг багш, орон судлалын хичээлийн нэг багш, одоо яриа бичгийн хичээл гэх мэтээр биднийг бас тал бүрээр нь хөгжүүлэх гэж манай сургууль анх удаа хөгжүүлдэг байсан тийм. Тэр жил тийм оролдлого хийжсэн. Тэгээд манай захирал Сараа багш нь бидэнд орон судлалын хичээл зааж байсан. За тэгээд тухайн үеэс л одоо орос хэлний хичээлийг илүү их шивтэн суралцаж одоо маш их дурлаж орос хэлний хичээл энэ хамгийн дуртай хичээл нэг байлаа. За баярлалаа. Хүүхэд насны дурсамжаа бас бидэнтэй уулзсан танд багштай баярлалаа. За та багшийн мэргэжлийг ер нь яагаад сонгох болсон бэ? Тэр дундаа орос хэл, англи хэл буюу гадаад талны багшийн мэргэжил. За би бодохдоо ээжтэй ч холбоотой юм гэж бодож байна. За танай ээжүүд одоо төдөө үнэлэгдсэн, шавнартай хүндлэгдсэн, хайрлагдсан мундаг багшхан байдаг. За тэр тухайг яриач багшаа. За тийм би бас тэгж бодож байна. Ээжтэй минь холбоотой. Ээж минь одоо 40 жил боловсролын багшаар ажиллаж тэтгэвртэй гарны хамралт марсан. Би тэгээд ээжээсээ багш болох одоо ямар багш байвал сайн багш болох гэж одоо олон сайхан чанаруудыг бас үлдэж авахыг бас хичээдэг. За хүүхэд байхдаа бас бусдын нэг адил одоо цэцэрлэгийн багш, багангийн багш болж тоглох маш их дуртай хүүхэд байсан л да. Тэгээд нөгөө талаас ээж минь багангийн багш байсан болохоор гэртээ нөгөө шавнырынхаа тэмдрийг авчир засдаг, тэрэнд нь бас тусалдаг. Тэгээд багшийн одоо бас амьдралыг мэддэг болж эхэлсэн юм болов. Нөгөө тэгвэр би 4-р ангид дунд ангид 4-р ангид ажилласан ороход Дашванцаг багш маань намайг ангийн дараа болгоод
Тэгээд би багшийн туслах гэдэг байлаа. Журналын нэрвчин тий ангийнхаа эрцгийг бүртгэдэг. Тэгээ багшийн туслах байсан болоод бас багшийн ажил, багшийн мэргэжлийн онцлог давуу талаас бас суралцаж эхэлсэн баг. За 8 дугаар ангид бас гүнзгий ангид ороход Балхасран багш маань намайг бас ангийн дарга болгоод тэгээд бас л нөгөө багшийнхаа туслахаар ажиллаад бас л ангийнхаа журналыг бас бичдэг ингээд дүнгийн хуулдаг ийм л хөвгт байсан. Тэгээд одоо эдгээр нь бол бас намайг багшийн мэргэжил сонгоход бас их нөлөөлсөн баг. Тэгээд би ер нь бол хүүхэд байхасаа л нөгөө багш болно гэж бодож исэн тэр бодлоосоо тэр мөрөөдлөөс ерөөсөө хувираагүй өөр мэргэжил эзэмших гэж ерөөсөө бодож байгаагүй шүү. Тэгээд ялангуяа нэг орслын хичээлдээ 4-р ангиасаа маш их дуртай байсан. Миний анхны орслыг заасан багш бол Дунгаас руу мэж багш байсан. Залуухан тийм сайхан багш надад зааж ирсэн. Дараа нь Должисүр багш маань 7-р ангиас эхэлж орслын хичээлийн одоо суурийг маш сайн тавьж өгсөн байдаг. Тэгээд ийм сайхан багш нараар хичээл заалгаж ирсэн болохоор олон багш нараас суралцаж байсан болохоор тэр ер нь багшийн мэргэжил эзэмшил гэж бодвол тэгээд 10-р анги төгсөн конкурстэж тэгээд одоо багш мэргэжилтэй болсон доо. За үнэхээр сайхан төв байна шүү. За та номхон сургуулаар анх оруулсан дурсамж дүгээсээ хуваалцаач. Маш сайхан байдаг. Тэгэхээр энэ сургуультай холбоотой байх нь бол одоо бараг миний амьдралын баг 30 жилийн сургуультай холбоотой гэж үздэг. Би 1-р ангиасаа л энэ сурсан. Тэгээ 2001 онд хүмүүжил ухааны их сургуулаа төгсөөд бусад оюутнууд бол хотод үлдэн тий хотод ажиллана гэж мөрөөддөг байсан бол би тэгээгүй. Ерөөсөө авч дээрээ очино төрсөн нутагтаа ажиллаж амьдрал гэсэн бодолтой төгсөж ирж байсан. Тэгээд тэр зунаа би 2001 онд намхан сургуультай ажиллах хүсэлт гаргаад тэгээд миний хүсэлтийг сургуулийн захиргаа удирдлагууд маань хүлээн авч намайг ажилд 9 сарын 1-ээс одоо ажилд авсан. За тэр үед бол тухайн үед манай сургууль Орос англи хэлний багш арай нэг жоохон ховорцсон байсан юм уу? Тэр хавар бас олон багш нар шилжсэн одоо Америк руу сурахаар явсан юм хүмүүс их байдаг. Тэгээд би тэр жил бол яг 21 багш шинээр манай сургуульд ажилд орж исэн. Тэгээд тэр дундаа одоо англи хэлний багшаар би ангийнхаа найз амар төвшөнтэй. За одоо ажиллаж байгаа миний найз Ариун Зятаа гурлаа. Яг англи хэлний багшаар нэг өдөр хамт ажилд орж исэн доо. Маш их баяртай байдаг. Тэгээд тухайн үед ерөөс англи хэлний багш бараг л байгаагүй хаа. Манай сургуулийн 2 багш байсан болоо. Тэгээд бидний ирэхэд ерөөсөө шууд англи хэлний багшаар ажилласан. Тэгээд би чи нөгөө уг нь бол орос хэл англи хэлний багш байсан хүн чинь орос хэлний заахааргүй шууд англи хэлний багш болж исэн түүхтэй байдаг. За тэгээд энэ сургуульд ажиллаж байгаа одоо энэ 21 жилийн түүхэнд би маш олон сайхан тэгээд захирал сургалтын менежер, секцийн багш нар, мэргэжлийн зөвлөлийн ахлагч нартай хамтарч ажиллаж тэднээс маш их зүйлийг одоо сурч сайн багш болохын төлөө одоо хичээгээд одоо хүртэл хичээсээр л явна тийм юмэгт одоо төгс сурна гэж байдаггүй юм байна. Болгон тутамдаа л залуучуудаас байнга суралцаж явдаг байгаа. Тэгээд эндээс онцлоод хэлэхэд бол одоо цэрэн багш маань нэг тийм сайн багш болохын тулд багшийн ажлыг одоо маш сайн хийхэд тулд хичээж ажиллахын тулд бас биднийг загнах үедээ загнаж тийм зааж сурах үедээ зааж сурах маш их зүйлийг зааж өгсөн гэж боддог. За манай мэргэжлийн зөвлөлт бол бас их онцлогтой л доо. 2001 оноос хойш тухайн үед бид залуу багш байхад бас одоо амар төвшний жилийн секц ахлагч юм уу Ариун Зяач байт юм уу би ч байт юм ингээл хамтрал хамт ажилладаг байсан. Тэр 2007 онд манай Сараа багш манай захирал маань манай сургуульд ирж секц ахлагчаар одоо ажиллаж эхлээд Сараа багшаас бид нар маш их юм сурсан. Ер нь багш байх тий гадаадны багш байх маш их хөлбөр дуралтай сайхан багш. За тэгээд сүүлийн жилүүдэд бол манай Таштолон багш бай тий Таштолон багш бол бас залуу багш маш их ирж хүчтэй, сурах юм ихтэй, дайчин юм хүн. Тэгээд одоо бид нарыг одоо секцийн багш нарыг хөгжүүлэхэд л маш зүйл хийдэг. Мэргэжлийн зөвлөлийн цаг гэдэг бол одоо манай мэргэжлийн зөвлөлийн хувьд бол ерөөсөө хүрэлцдэггүй. Одоо 2 цагаас эхлээд 5-10 хүртэл ингээд суух бол тий бид одоо өөрсдийгөө хөгжүүлэх гэж тэн дээр бол маш их төлөвлөж идэг л тий. Тест ажиллана, ном уншаад тэрнийхээ дагуу хэлэлцүүлэг зохион байгуулна. Ээлжирээ тест ажиллуулна багш нараараа. Тэгээд бас презентацийн бас тий танилцуулга бивэндээс одоо ярилцлага тий ингээл ер нь англи хэлнийхээ бүхэл чадруудыг дэвшүүлэх гэж маш их хичээдэг. Тэгээд залуу багш нараас маш их зүйлийг сурч байгаа сүүлийн үед бол. За тэлгүй яг хөө за говьяд багш Намжлын Бэдрягийн нэрмжт номгоо ахлах сургуулаараа
олж байгаа багш бүхэн баярлаж бахархаж ярьдаг байгаа гэж би бодож байна. За та гэр бүлийн үнэтэй адилхан мэрэгчлээ байхын давуу тал их л байдаг бах та. За тийм бид хоёр одоо 21 жил хамт ажилласан байна. Тэгээд багш хүний ажлыг бол гэр бүл нь ойлгох шиг сайн байхгүй шүү дээ, тийм ээ. Тийм шүү. Тий, багшийн мэрэгжилтэй одоо гэр бүлтэй байна гэдэг бол асар их одоо хүндэлтэй. Тэгээд бас хүн хүнээсээ л байдаг баг. Бид хоёр хамт нэг дор ажилладаг юм давуу талууд ихтэй. Ажлаа самтарч хуваалцаж тий, бие биендээ туслан, дэмжин, тэгэл одоо оройтсон үед бас ойлгоно шүү дээ. Бидний ажил дуусахгүй тий. За тэгээд ажил дээрээ ажлаа дуусахгүй бид хэд ч бас л гэрлүүгээ нөгөө хийх юм аваад явдаг шүү дээ. Хүмүүсийнхээ шалгалтын материалыг гэсэн хичээлээ төлөвлөн гэх мэт. За энэ зүйл дээр бол одоо маш их түшигтэй сайхан ойлгож ажилладаг болохоор тий дэмжиж ажилладаг болохоор би бас энд бас маш харахж явдаг. За Солонгоо багш маань даваа төгш бол одоо боловсролын байгууллагт 40 орчим жил ажилласан. Тэр дундаа номгон сургуультай улс орны багшаар тасралтг маш олон жил ажилласан. Хонгор нутгийн түмэндээ хайрлагдсан, хүндлэгдсэн ийм сайхан багш хүн байсан. За удам дамжин за багшийн мэрэгчлийг гэр бүлээрээ эзэмшсэн. Та бүхнээрээ бахархдаг, хайрладаг, хүндэлдэг шүү. Тийм, миний аав 1963 онд улсын багшийн дээд сургуулийн Орос хэлний ангийг төгсөөд тэгээд богдод хуваарлагдаж нэг жил ажиллаад 64 оноос ер нь 10 жил хоёрдугаар сургууль багшилсан гэдэг. Тэгээд 2003 он хүртэл тус сургуульд Орос хэлний багшаар ойролцоогоор 40 орчим жил ажилласан байдаг. Тэгээд миний одоо бас бахархдаг зүйл юу вэ гэвэл намайг 8 дугаар ангид байхад хадам аав маань надад орчуулгын хичээл, Орос хэлний орчуулгын хичээлийг зааж ирсэн. За тэгээд төгсч ирээд 2001 оноос хойш 2003 он хүртэл бас хамт нэг секц болж хамтарч ажиллаад бас ааваасаа сурах юм тийм консультик бол маш сайхан бичнэ. Тэгээд одоо төлөвлөлт хэрэгтэй багш нарын ч бас консульт бичих тал дээр бас жоохон юу шүү дээ тийм ээ. Жоохон хоригдоо. Тийм хоригдоо баггүй тэгэхэд аавын тэр консультын дэвтэр гэдэг бол хэвээр маш гоё дэвтрүүд байдаг байсан. Тэгээд ааваасаа сурах зүйлийг за тэгээ 2012 онд сургуулийн нөгөө 50 жилийн ой болоход бид хэд төгсөгчдийн мэдээллийг гаргаж хаад манай аав энэ сургуульд 40 орчим жил ажиллахдаа хамгийн олон анги тэр тусмаа нөгөө олон гүнзгий анги, Орос хэлний гүнзгий ангийг дааж төгсгсөн баг шүү тийм ээ. Тэгээд тэрийг бас олж мэдсэн. Тэгээд аав минь маш олон шавнартай ялангуяа Орос хэлээр мэргэжсэн хэлний мэргэжилтэй, багшийн мэргэжилтэй маш олон шавнартай гэдгийг мэдсэн. Тийм. Аваар маш бахархдаг. Тэлгүй яг уу. За та багшийн мэргэжлийн үнцэн бас багтлын талаар тэлгүй яг уу багш хүн бол ер нь тийм нарт ертөнцид байхгүй нандин сайхан алба гэж шүлтэн дээр байдаг. Тийм багшийн мэргэжил бол хамгийн нандин хамгийн сайхан мэргэжил. Багшгүйгээр багшаар заалгаагүй ихч хүн байхгүй. Ямар ч мэргэжил эзэмшээгүй юм байхгүй тийм учраас багшаа хүндэтгэж явах чухал гэж боддог. За тэгээд багшийн одоо гол сайхан чанар нь юу вэ гэхээр хүүхдэд хайртай байх хэрэгтэй. Тэгээд хүүхдэд хайртай, хүүхдтэй ажиллахдаа дур сонирхолтой байх хэрэгтэй. Хүүхд гэдэг одоо цав цагаан ариухан тэр хөрхөн хүндтэй тэр хөрхөн хүүхдэд мэдлэгийг одоо зааж мэдлэгийн үр тарина гэдэг бол хамгийн том буян л гэж бодож байна. Тэгээд багшаар одоо заалгасан хүн болгон багштай дандаа ярилж явах хэрэгтэй гэж боддог. Ойр мэдтэй хол болцогтой. Тийм. Тэр ер нь бол ингээд хараад ах тий одоо ингээд 20 жил ажилласан туршлагаас харахад ер нь одоо надад багштай загнуулж исэн. Багштай загнуулж исэн. За нэг жоохон болохгүй бүтэхгүй. Хичээлээ жоохон тасалж гадаг гэсэн. Тийм хүүхдүүд харин илүү багштай бүр хамгийн их мэддэг, хамгийн сурахтаа явдаг юм байна гэдгийг би бас хараад байгаа. Бидний хамгийн сайн хайртай шавнар байсан зарим нэг бүгдээр биш л дээ зарим хүүхдүүд бас нэг чимээгүй баг тий одоо сурах чимээ багтай бас амьдраад баг шиг санагддаг. За бас тиймэрхүү тохиолдол байдаг шүү дээ. Та ажиллах хугацаанд хэдэн анги та авч төгсгсөн бэ? Анги өдөрцөн багшаа ангитай ажиллахын сайхан зүйлээс ярьж. За би ажиллах хугацаанд бүрэн дунд боловсролын яг 5 ангийг тааш төгсгсөн байдаг.
Орос хэлний гүнзгийр өссөн сургалтын анги нэгийг тэгээд математик англи хэлний, монгол хэл англи хэлний сонгоны ангиудыг төгсгсөн байдгийг. За одоо дааж авч байгаа миний 8 дугаар анги бол миний 6 дахь анги. За тэг багш анги удирдсан багш гэдэг бол хүүхдийн хувьд 2 дахь аав ээж гэж боддог тийм. Хүүхдийг одоо төлөвшүүлнэ, хүмүүжүүлнэ тийм. Ганцхан хичээл номыг нь тэгээрээ ингээ гэж анхаарал тавихын хажуугаар бас төлөвшүүлж зөв хүн болгох юмсан гэж маш хичээж ажилладаг хүн бол ангийн багш. Ангийн багшууд нэг талдаа судлаач тийм. Тухайн хүүхдийг одоо ямар үлээ, амьдрал нь ямар байна, ар гэртээ ямар асуудалтай байна гэдгийг нүдээс нь хараад байгаа байдлаас нь хараад мэдчих хэрэгтэй гэж боддог. Тэр хүүхдэд одоо аль болох ойр байх юмсан тийм хүүхдийн зовлон одоо асуудлыг сонсдог байх юмсан тийм сайн байх юмсан гэж шиг боддог. Одоо хүртэл хичээгээл явж байна да. Хэлтэй бол хөлтэй гэж одоо даяар шиж буй өнөөгийн нийгэмд гадаад хэл сурах, гадаад хэлийг эзэмших маш чухал гэсэн байна л да. За тэр дундаа улс хэл, англи хэлийг сурахын тулд яах ёстой вэ? Та өөрийн арга барил, өөрийн арга зүгээс ярил. За тийм. Одоо бол хэлний хичээл, ялангуяа англи хэлний хичээл бол маш чухал тийм. Англи хэлний мэдээ. Ямар ч ажил мэргэжилд ажилд ороход одоо англи хэлний мэдлэг бол давуу тал нь болж байна. Тийм учраас англи хэл, гадаад хэлийг хүүхдүүдээ одоо эхнээс нь системтэй сайн сурах юмсан, суурийг сайн тавьж өгөх юмсан гэж хүсдэг. Тэгээд ер нь суур сайтай хүүхдэл цаашаа явна. Ганцхан багш хичээгээд багш зүтгээд хүүхдийг сайн болгох чинь гэж байхгүй шүү дээ. Хүүхдийн өөрийнх нь бас хичээл зүтгэл тийм бие даах чадвар бас маш их нөлөөтэй. Хоёр тал багш сурагч өөрсдөө хоёулаа хамтран ажиллаж ижил сайн сурна. За сүүлийн үед бол одоо бас интернет орчин маш их хөгжиж байгаа энэ үед бол тийм хүүхд өөрөө өсвөл заавал багш гэхгүйгээр бас бие дааж сурах олон боломжууд байгаа тийм үг зээжлэх аппликейшн гэдэг юм уу одоо өөр юу гэдгийг өөрийгөө хөгжүүлэх маш олон боломжууд байгаа. Тэгэхээр би залуу үеийн хүүхдүүдэд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өөрөө л хичээх юм бол одоо юу гэж ямар ч үед хаач сурах тийм боломжууд зөндөө байгаа байх шүү гэдэг тийм. За баярлалаа. За та сурагч нэг бүрийг хөгжүүлэхдээ ямар арга зөв барьж байгаа вэ? Сурагч нэг бүртээ тулж ажиллана гэдэг бол бас л их авьяас шаардна шүү тийм. Тийм ер нь бол 5 дугаар ангиас нь л англи хэлний хичээл 5 дугаар ангиас нь үздэг. Орос хэл бол 7 дугаар ангиас. За 5 дугаар ангиас нь л хүүхдийн суурийг л ер нь л одоо зөв тавих нь хамгийн чухал. Тийм тэгээд хүүхдүүд ч юм бол янз бүр төвшин бол янз бүр байдаг тийм. Би сайн сураад байгаа хүүхдүүдээ бол яг одоо бусад хүүхдүүдтэйгээ зэрэгцээ нэг төвшөнд байлгаатай гэж юусэн боддог. Цаашаа өмнөх ангийнхан одоо дараагийнхаа ангийн мэдлэг тийм дараагийн ангийнхан юу цааш ингээд явуулаад байл гэж боддог. Хичээл дээр аль болох хүүхдүүдтэй тийм төвшинхэн тохирсон ялгаатай даалгавруудыг боловсруулж ажилуулахыг хичээдэг. За тэгээд одоо 7 дугаар ангийн хүүхд байлаа гэхэд тэр хүүхд маань маш сайн хүүхд байхад би 8 дугаар анги 9 дугаар ангийнхан одоо тестүүдээр ажилуулаад тийм хичээлүүдээс нь бас тусгайг нь зааж өгöd ингээд одоо зааж хэлэх боддог. Нөгөө талаар нөгөө олимпиад уралдаан тэмцээх болдог байхад хүүхдүүдээ олимпиад уралдаан тэмцээнд бэлддэг хүүхд бол төвшин болшаал ангийнхнаас хэлдэг шүү тийм. Тэгэхээр зэрэг би хүүхдийг ерөөсөө сайн байвал цааш нь явуулаад ахыг бодъё. Тэгээд жаа хоцрогдолтой хүүхдүүдээ бас араас нь жигэд аваад явъя. Чи юм чадахгүй юм чинь байж гэж ерөөсөө хаяхыг боддгоо. Хүүхдүүдээ бүх хүүхдүүдээ л жигд сургачих юмсан ойлголттой болгочих юмсан гэж бас хичээж ажиллаж байгаа. За шавь эрдэм багшаасаа гэдэг. За таны хувьд одоо бахархан сайхан олон шав байна амжилт гаргаж ирсэн тийм ээ. За шавнырынхаа амжилтаас шавнараасаа яриач. Тий, тоолох юм бол их олон шав төгсгсөн байна лээ. Зөвхөн дааж авсан ангийнх нь ангийн маань хүүхдүүдээс бол одоо багшийн мэргэжлэр, гадаад хэлний мэргэжлэр суралцж төгссөн одоо багшилж байгаа ер нь 20 гаруй хүүхд байдаг юм байна. Зөвхөн за тэгээд зөвхөн хичээл зааж ирсэн. Тий, хичээл зааж ирсэн ангиудаас маань бол бас хэлний мэргэжил эзэмшсэн хүүхдүүд бол нэлээд олон бий. За энэ хугацаанд бол одоо багшийн гарын шав гэж ярьдаг тийм одоо гарын шав бас цөөнгүй байгаа гэж боддог. За эднэрээсээ би бас хамгийн гол дурдаад хэлэх юм бол 2008 онд төгсгсөн
ангийн минь хүүхэд биш л дээ. Зүгээр өөр ангиас Нямтайван гэж охин байсан. За 2017 онд төгссөн Шавнараас минь Мажик Сүрэн гэж охин байгаа. За энэ жил төгссөн Номерт хэд 3 охин. Энэ 3 охиноор доктороо бүр хамгийн их илүү гаргаж авдаг. Ягаад гэвэл 5 дугаар ангиас англи хэл сураад тэгээд ер нь жил болгоо олимпиадад байнгын амжилттай тогтмол амжилт үзүүлж ирсэн. Ийм хайртай шавнар минь байдаг. За бусад шавнар минь бас гомдчихгүй тий. Гэтэ зөндөл олон хэлний олимпиадуудад ордог олон амжилт гаргаж ирсэн олон сайхан хүмүүс байгаа. Тийм багш нараа шавнараараа маш их бахархаж. Багшийн ерөөсөө бахархал юу юм гэхээр шавнараараа л бахархна. Шавнар минь тий сайхан мэрэгжил эзэмшээ сайхан ажилтж амьдарч байгааг харахад хамгийн том бахархал. Нөгөө багш хүн баян гэдэг шүү дээ тий. Юугаараа баян бэ? Шавнараараа баян гэдэг шиг тий. Тэгэхээр шавнараараа маш их бахархаж авдаг. За тэгэлгүй яг уу за шавнарын амжилтыг ярихаас гадна та өөрийнхөө бас амжилтуудаасаа сайхан За зүйлээсээ яриач. 20 орчим жил ажиллахдаа бас яг өөрийнхөө хувьд бол баггүй амжилтуудыг гаргасан байдаг юм байна. Ингээд эргээд бодоход тэгээд дөнгөж залуу багш байх үедээ бол энэ олимпиад уралдаан тэмцээнд ороод л байдаг. Тэгээд төдийл амжилт үзүүлж чаддаггүй байсан байхгүй. Тэгээд нэг 6-7 дээр ч юм уу ордог. Тэр үед бол мундаг багш нар маш олон байсан. Яаж энэ багш нар шиг өөрөө олимпиадад байранд ороод шавнарын олимпиадад төрүүлүүлээ даа гэж боддог байсан. Тэгээд 2009 оны аймгийн олимпиадад амар төвшин найз маань 1-р байранд ороод би өөрөө 2-р байранд орж ирсэн байхгүй. Энэ миний олимпиадын хамгийн анхны том амжилт. За тэгээд тэр оноос хойш би маш их урам авч өөрийгөө илүү сайн хөгжүүлэе гэж бүр илүү нэрийг болсон. Тэгээд тэрнээс хойш аймгийн олимпиадад 4 удаа төрүүлсэн байдаг. Тэгээд 2-3 дугаар байруудад орсон жилүүд бас би илгээдгүй байдаг. За мөн сургуультаа одоо багшлж явахдаа бас 2008 онд мэргэжлийн зөвлөл сургалтын албанаас шалгарч бас Бээжин хотод аялах хэмжээгээр шагнагдсан байдаг. Энэ бол миний хувьд хамгийн сайхан амжилт байдаг. За 2011 онд бас аймгийн засаг даргын тамган газраас одоо хүүхдүүд бага ахлах дунд ангийн хүүхдүүдийн стандарт хангалттай шалгалт авсан байдаг. За энэ шалгалтаар ахлахангийн сурагчид маань миний хичээл зааж ирсэн ахлахангийн сурагчдын маань шалгалтын гүйцэтгэлийн хувь аймагтаа бас 1-р байранд ороод тэгээд байгальтай аялах хэмжээгээр 2011 онд шагнагдсан. За тэгэл 2007 онд сумын хөдөлмөрийн аварга, 2017 онд аймгийн хөдөлмөрийн аварга, тэгэл 2019 онд боловсролын тэргүүний ажилтан гэдэг одоо багш хүний ажиллаж байх хугацаанд хамгийн сайхан бахархалсан шагналуудаар шагнагдсан. За тэгээд одоо энэ шагналынхаа хариуцлагыг хүлээж илүү сайн багш байх юмсан, илүү сайн ажиллах юмсан гэж өдөр тутмын бодож ажиллаж байна да. Багш хүнд байх ёстой одоо бүхий сайхан шин чанаруудыг таныг цогцлоосон гэж боддог. За танаасаа үргэлж үлгэрдүүрэл авч явдаг шүү. Энтэй ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт, амьдралын сайхан хүсье. За баярлалаа. Бас энэ одоо энэ ярилцлаганд орж оролцох